Манай аймагт 5,000 гаруй га газар тариалангийн эргэлтийн талбайтай. Үүний 100% тариалалт хийж улсын дунджаас дээгүүр ургац хураасан ч нийт иргэдийн төмс хүнсний ногооны хэрэгцээг хангаж чаддаг юм а. Тиймээс өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хамгаалагдсан хөрсний аж ахуй буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн онцлог тохирсон гүйцэд боловсрдог богино сортын үрээр тариаланчдыг хангах, иргэдийн өмчилж авсан хашааны газарт өрхийн тариалалтыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд энэ жил 1000 өрхийг хамруулах юм а. Үүний 80%-ийг Баян өндөр сумын иргэд эзэлж байна. Тавигдсан шаардлага нь болохоор ерөнхийдөө төмс хүнсний ногоо тариалах хүсэлттэй. Тэгээд ургуулах тийм арга заавар зөвлөгөөний дагуу болоод өөрсдөө хүнсний ногоо тариалчих. Тэгээд хашаанд болохоор 200 м2 талбайгууд хагалтсан тийм айлуудыг бол ерөнхий шаардлага тавьж ажилласан байна. Энийг болохоор хүнсүдээ аж ахуйн газартай хамтраад өрхийн тариалан дэмждэг хөтөлбөрийн хүрээнд болохоор яг тухай тодорхой хэмжээгээр оролцооны хураамж гэж бий. Тэр нь бол зүгээр 10% хүртэл хүнийхэн дүнгийнхаа тийм төмс хүнсний ногоо. Энэ дээр болохоор төмс манжин луу, хүрэн манжин сонгоно гэсэн 5 төрлийн төмсний ногоо олгож байгаа. Энэ жил тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ерөөдөө бол 50% өнгөлтөөр 50 ширхэг хөлөмжийг бол иргэдэд оруулж байгаа. Энэ болохоор 120 м2. Өрхийн тариалан эрхлэгч нэг айлд 250 м2 талбайд тариалт хийхэд хүрэлцэхээр үр олгосон. Үүнийг мэргэжлийн хүмүүсийн зааврын дагуу тариалсан тохиолдолд нэг айл 5-8 сарын төмс хүнсний ногоог хангах боломжтой гэж Хүнс хөдөө аж ахуйн газраас үзэж байгаа ажээ. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт Баян өндөр сумаас хамрагдсан 7 зөөрөх 16.8 га талбайд тариалт хийж 366.8 тонн ургац хураа авсан байна. Их ургац хураасан зарим өрх даршилсан ногоо хийж үзэсгэлэн худалдаанууд дээр борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.